За тэгэхээр хүн төвтэй проактив төрийн үйлчлэгийг хэрэгжүүлэх процессын дахин инженерчил гэсэн энэ ажлын хэсгийн гишүүний хувьд бас өөрийнхөө байр суурийг илэрхийлье гэж бодож байна. Тэгэхээр энэ ажлын хэсэг бол одоо шулуухандаа хэлэхэд өнөөдөр төрийн албанд байгаа бүтэц зохион байгуулалтыг оновчтой байлгах тухай төрийн одоо ажил үйлчлэгээний процессыг бас одоо иргэдэд чирэгдэлгүй болгох тухай за төрийн захиргааны шинжилгээг бас одоо төрөсгөх тухай маш их олон асуудлыг хүндсэн их том одоо нүсэр ийм сэдвийг одоо ийм ажлыг хариуцж байгаа ийм ажлын хэсэг байгаа. Тэгэхээр маш богино цаг хугацаанд одоо энэ ажлын хэсэг бол тодорхой үр дүнтэй ажилласан. Хамгийн нэгдүгээр тэгэхэд бол ер нь процессын дахин инженерчил гэж чухам яг юу юм? Өнөөдөр төрийн байгууллагын бүтээмж гэж яг юу юм? Гэдэг тухай дээр энэ чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудын үйл ажиллагаа, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг бол нэгтгэж байна. Ойлголтыг нэгтгэх тал дээр бас нэлээд дөрвтэй ажилласан. За одоо тэгээд энэ ажлын явцад бидний одоо бас хамгийн анхаарал татж байгаа нэг асуудал нь бол ерөнхийдөө процессын дахин инженерчлэлийг одоо ярихын тулд заашгүй чиг үүргийн давхардлын тухай асуудлыг ярихгүй бол болохгүй нэ гэдэг дээр бол одоо манай ажлын хэсгийнхэн бол одоо хамгийн нэгдүгээр санал нэгдээд байгаа. Тэгэхээр энэ бүтэц зохион байгуулалт маань өөрөө оновчтой бас байгаа учраас зарим нэг чиг үүрэг нь одоо орхигдох, давхардах, хийдэх явдлууд их гараад байна. Энэ процессын дахин инженерчлэлийг хийхэд сөрөг нөлөө үзүүлээд байна. Тэр тусмаа нөгөө хүн төвтэй төрийн үйлчлэгийг одоо хүргэхэд бол бас нэлээд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн ийм дүгнэлтийг бол бас манай ажлын хэсгээс бол хийгээд байгаа. За тэгээд дараадаа ерөнхийдөө энэ төрийн үйлчлэгийг дахин инженерчлийн тухай асуудлыг ярихдаа дэлхийд дахин төрийн захиргааны шинжилэл аль тал руугаа явж байгаа. Ялангуяа хүн төвтэй болгохын тулд одоо иргэдэд төрийн үйлчлэгийг авж байгаа иргэдэд яаж хялбар дөхөн арга замаар төрийн үйлчлэгийг хүргэх ёстой юм бэ? Ямар шин туршлагууд байгаа юм бэ гэдгийг өөрсдөндөө хэрхэн яаж авч хэрэгжүүлэх тухай дээр бас бид нар дараагийнхаа ажлыг чиглүүлэх юм төлөвтэй байгаа. Тэгэхээр энэ бол өнөөдөр одоо 5-6 сарын хугацаанд одоо энэ ажлын хэсгийн ажлын үр дүн бол одоо чамлахааргүй ийм үр дүнд хүрсэн гэж одоо үзэж байна.